За тэгэхээр та бүхэнд оюу толгойн 70 дуурхайн бүтээн байгуулалт санхүүжилтийн төлөвлөгөө Дубайн гэрээг одоо тэр Торонтогийн хөрөнгийн биржийн бичиг баримтаас нь яаж харах уу гэдгийг харуулъя. За энэ дэр Торонто Stock Exchange гэдэг жишээ. За хайч тий Stock Exchange гэдэг энэ Google дээр ингээ хайчна. За тэгэнгүүт энэ бол Exchange вебсайт байх нь байна. За энэ вебсайт руу орлоо. За ийм сайт гарч ирлээ. За энэ дээр компанийн нэрийг нэгдүгürt мэдчих хэрэгтэй ямар компани. Тэгэхээр манай одоо оюу толгойн компани 66%-ийг одоо охин компаниудаараа дамжуулан эзэмшиж байгаа компани бол Turquoise Hill Resources гэдэг. За энд гараад ирлээ тий Turquoise Hill Resources. За энэ компани эхлээд олно. За энэ компани нэрийг англиар мэддэг байх хэрэгтэй тийм ээ. За тэгэнгүүт энэ компани одоо хувьцааны тухай мэдээллүүд гарч ирнэ л дээ. Хамгийн түрүүнд энэ үнэ нь гарч ирж байгаа. За энэ бол 5 өдрийн дотор үнэ ингэж хуурсан багч өссөн байна тий. Баг зэргийн өсөлттэй. За 1 сарын дотор яасан байна вэ ингээ харж байна. 5 жилийн хугацаанд за хөрөнгө оруулалтын гэрээ байгуулагдсан нас хойш 10 жилийн хугацаанд. За энд бол нөгөө дөнгөж одоо Монгол руу нөгөө маш их хэмжээний зээл оруулсан гэдэг чинь тэр үеэлтэй 28.5. Ингээд 28-аас 1 хэд болтлоо буусан биш. Бараг 24-5 дахин ч юм уу. За энэ бол хувьцааны мэдээлэл. За тэгээд цааш үргэлжлээд юугаа хаяа л та. Бичиг баримтаа хайх хэрэгтэй. За энэ news гэдэг news энэ дээр бол энэ 19 оны 5 сарын 15. За ингээд оноор нь хөөгд үйл энэ гарах бах. Тэгвэл news дээр бол байхгүй. Тэгэхээр энэ Торонтогийн хөрөнгөний биржийн мэдээлэл рүү ороод бол олоход бол маш төвөгтэй. Тэгэхээр компани гэдэг дээр дараад дарангууд энд компани одоо вебсайт байж байгаа компани энэ turquoisehill.com гэдэг. За энэ вебсайт руу ороод за би одоо мэдж байгаа болохоор шууд хичээл дээ. Ер нь жоохон яг одоо олоогүй мэдэхгүй хүн тэгээд дээр нь хэлний асуудалтай бол энэ бол олоход ер нь хэцүү л дээ. Тэгээд тэр утгаараа тухайн үед энэ Ганбаатар гişүү нууц гэж хэлсэн баг л та. Ер нь бол монгол хүнд бараг нууц гэж бол хэлж болно. Тэгээд Торонтогийн хөрөнгөний биржид маргааш нь тавигдсан байгаа гэдэг чинь нууц юм байхгүй. Тэгэхээр маргааш нь тавигдчихв. За энэ хоёр regulatory filings гэдэг энэ хоёр чинь нөгөө нэг нь болохоор Канадын одоо бүртгэлийн газрын SEDAR нь эдгээр нь энэ Америкийн юм шиг байна. Тэгэхээр энэ рүү н ороод нөгөө Дубайн гэрээгээл хайгаад байгаа шүү дээ тий. За энд бол компани мэдээлэл байж байгаа. Ингээд. За энэ болохоор энэ компани бичиг баримтыг харъя гэсэн view гэдэг үзэх. За компани бичиг баримтыг үзэх гэдэг дарчна. За тэгэнгүүт энд за одоо бол мэдээж 19 он болохоор энэ 19 оны. Тэгээ энд бас сонирхолтой юм байна. Энэ одоо жилийн төлбөр гэдэг нь Монголд хэдийг төлж байгаа гэдэг. Энийг дараагийн удаа харуулна. За 15 оны 5 сарын 18-нд байгуулагдсан. За 15 он гэхээр доош яваад байна. 16 он, за 15 оны 9 сар, 8 сар, 5 сар. За 5 сарын 18-нд байгуулагдсан санагдаж байна. Тэгэхээр 19 онд за энэ бол гарчээ. Яа харахгүй 5 сар 1 өдрийн дараа бол гарсан юм байна. Энийг л хэлсэн байх л та. Нуусан юм ерөөсөө байхгүй гэдэг. Тэгээд энэ гэж бодож байна. Энэ 19-нд бол юм дөрвөн бичиг баримт байна. Эндээс энэ л дээ. Энэ юм байна. За энэ дээр ингээд дараад харъя. За харах гэхээр ингээд нэг баахан одоо ингээд дөрмөд бах ингээд ашиглаж болохгүй яа тийм. Ямар нэгэн байдлаар хууль муулаа сануулсан. За энэ дээр тэгээд энэ кодыг хийн. E5 3 За энэ дээр ингээд дарчна. E5 юм байна. За ингэнгүүт гараад ирж байгаа маа.
За ингэж л олох байсан байгаа юм да. Энийг л одоо нууц ус гэдэг. Энэ гэхдээ зөвхөн англи хэл дээр ер нь бол зөвхөн англи хэл дээр байгуулагдсан гэрээ байж байгаа. Монгол хэл бол ерөөсөө байхгүй. За тэгэхээр энэ Монгол улсын засгийн газар Эрдэнэс оюу толгой нэг талаас тий. За тэгээд энэ Turquoise Hill Resource Limited THR оюу толгой Ltd гэдэг энэ Виржиний арлын офшор компани байж байгаа. Энэ оюу толгой Нидерландс BV гэдэг энэ бас мөн Нидерланд бүртгэлтэй офшор компани байж байгаа. Энэ Rio Tinto. За мөн оюу толгой компани зурсан байна. За энэ яа харахгүй 15-ны 5 сарын 18 зурсан юм байна. За ингээд Дубайн гэрээгээ ямар ч бас ингэж одоо олж авсан байгаа. За тэгээд сүүлд бол орчуулсан. Тэгээ одоо орчуулсан Монгол хувь нь бол хүчнтэй хэсэг нь эргэлзээд. Тэгээ иймэрхүү одоо байгаа учраас бид нар энэ маш хариуцлагагүй хандсан энэ асуудлыг бол ер нь шүүхэд тавиад байгаа юм л да. Шүүхэд захиргааны иргэн шүүхт хандаад байгаа. Бас нэг шалтгаан бол энэ байгаа. Өшөө олон шалтгаанууд бий. Түүнийг бол ярина. За энд ингээд Монгол улсын засгийн газрыг төлөөлөөд Баян жаргалын Бямб сайхан гэдэг хүн зурсан юм байна. За энэ зурсан сар өдөр нь. За энэ Эрдэнэс оюу толгой гэдэг компаниг төлөөлөөд манай 66% одоо хувьцаа эзэмшигч 34% оюу толгой компани доторх 34% монголчуудын 34% хувьцааг эзэмшдэг Эрдэнэс оюу толгой компаниг төлөөлж энэ Даваад Доржийн ган болд гэдэг хүн зурсан байна. За энд бас нэг сонирхолтой одоо онцолж хэлэх юм бол Turquoise Hill Limited THR оюу толгой Ltd гэдэг нөгөө Виржиний арлын офшор. За мөн Нидерландынх нь офшор. За энэ одоо хоёр офшор компани ч манай 66% эзэмшээд байгаа шүү дээ. Тэгээ энэ хоёр офшор компани энэ 100% эзэмшээд за энэ компанийхаа 51%-ийг нь Rio Tinto эзэмшиж байгаа юм л да. Тэгээ энэ гурван одоо компаниг Turquoise Hill Resource Limited хуучнаар Айманхов энэ компани одоо Нидерланд, Виржиний арал энэ хоёр компани энэ гурван компаниг энэ Джеффри Тайгсэн гэх юм уу. Энэ нэртэй хүн гурвангийн зурсан байх. Нэг хүн. Энэ гурван компаниг. За тэгээд Rio Tinto төлөөлөд Jan Sebastian Jack гэд хуучин одоо энэ бас энэ Turquoise Hill-ийн оюу толгой түүцэн гишүүн байсан. За оюу толгой компани. Энэ оюу толгой компани бол манай Монголын компани. Монгол улсад бүртгэлтэй. За энэ компаниг бол төлөөлж Андрю Вудлей гэдэг хүн зурсан байна. За ингээд ийм л одоо англи хэл дээр энэ төлөвлөгөөг Дубайд зурсан байна л да.